эрүүл мэндийн яамнаас санаачлан жил бүр олон улсын совилгчдын өдрийг тэмдэглэж ирсэн. Тэгэхээр энэ жилийн хүрээнд бол их хүүхдийн совилгын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя гэдэг өрөөндөө одоо улсын хэмжээний арга хэмжээг зохион байгуулж байна. За хамгийн ихний энэ тэмдэглэх арга хэмжээ маань 3 бүрэлдэхүүн хэсэгтэй байж байгаа. За нэгдүгээр хэсэг нь бол судалгааны ажлыг хөгжүүлье гэдэг энэ өрөөндөө. За яахаараа одоо совилгын тусламж үйлчилгээнд судалгааны ажил ямар ач холбогдолтой юм бэ гэвэл ерөөсөө тусламж үйлчилгээний чанар сайжруулах гэвэл бид нар нотлохоон цэвэрлсэн совилгын тусламжийг үйлчилгээ хөгжүүлэх ёстой гэдэг утгаараа бид нар энэ эрдэм шилжгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ жилийн олон улсын совилгчдын өдөр тэмдэглэх арга хэмжээний хамгийн ихний хэсэг болгож одоо энэ эрдэм шилжгээнийхээ хурлыг зохион байгуулж байна. За маргааш буюу одоо 9-ний өдөр бид нар одоо совилгч нараа чадварчлуулах сургалтыг зохион байгуулна. 10-ны өдөр бол бид хүндэтгэлийн арга хэмжээ буюу нэгдсэн арга хэмжээгээ зохион байгуулах юм аа. Тэгээ энэ хүрээнд бол байгууллагуудаа эрүүл мэндийн байгууллагуудаа бид нар эрүүл мэндийн сайдын тушаалаар удирдамж хургуулсан. За их хүүхдийн совилгын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах гэдэг хүрээнд одоо болцолт уралдааныг бол зарласан байж байгаа. Тэгээ энэ уралдааны хүрээнд хийсэн ажлаад өгнээд одоо нэгдсэн арга хэмжээгээ зохион байгуулах юм аа. Бид олон улсын совилгчдын өдрийг их хүүхдийн совилгын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр бол ийм өрөөнд орвол зохион байгуулж байгаа. Энд бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв улсын хэмжээнд уг үйл ажиллагааг удирдан зохион байгуулад нийт бүх аймаг дүүргүүдийн одоо 280 гаруй совилгч, их баригч, багийн багамжуул энэ үйл ажиллагаанд бол хүрэлцэн ирсэн байгаа. Өнөөдөр бол илүү одоо энэ тусламж үйлчилгээнд чиглэсэн олон улсын жишгт нийцсэн энэ яг сургалтын гарын авлага заавар удирдамжийг танилцуулах энэ одоо тушаал заавар журмыг хэрэгжүүлэхэд совилгч, их баригч, багийн багамж маань юун дээр анхаарах юм бэ гэдэг рүүгээ илүү төлхөө анхаарсан юм сургалтыг зохион байгуулж байна. За манай улсын хэмжээнд бол 11,000 гаруй совилгч, 940 их баригч, 996 багийн багамжуул ажиллаж байгаа. За энэ бид энэ совилгын чиглэлээр их барихын чиглэлээр тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд бодлогын бичиг баримтанд бол уг асуудлыг маш тодорхой тусгаад хэрэгжүүлээд ингээд явж байгаа. Цаашдаа ч гэсэн бид бас энэ дээр илүү төлхөө анхаарах болно. За энд бол зөвхөн бас тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхээс гадна энэ мэрэгжлийн хүмүүсийн одоо бахархал болсон мэрэгжлээ сурталчлах энэ чиглэлийн үйл ажиллагааг бас давхар бид нар бол зохион байгуулад ингээ хэрэгжүүлээ явж байна. За их хүүхдийн эрүүл мэндийн төвөөс өнөөдрийн энэ совилгын тусламж үйлчилгээний үйл ажиллагааг зохион байгуулахдаа маш олон гарын авлага, удирдамж, ном, судалгааны ажлуудыг бол одоо энэ гарын авлага болгож яг ширээний ном болгож бол өгсөн байгаа. Тэгэхээр би энэ сургалтанд ирсэн 280 хүнээс мэрэгжилтнүүдээс гадна цаана байгаа үлдсэн энэ 20 мянган одоо эмнэлгийн мэрэгжилтнүүдтэй уг удирдамж гарын авлагыг яг уншид танилцаад яг ширээний ном болгосон байгаасаа гэдгийг бас хүсэж байна. Ингээд та бүхэнд ажлын амжилт эрүүлэхийг хүсье. Энэ жилийн одоо тэмдэглэх гол урай маань энэ хүүхдийн совилгын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулсан чиглэлээр зохион байгуулагдаж байгаа. Эндээс бол 21 аймаг, за мөн сум, багийн совилгч нар ирж оролцож байгаа. Тухайлбал одоо биднэрт энэ совилгч нарын тусламж үйлчилгээг өргөжүүлж хөгжүүлснээр эрүүл мэндийн салбарт тусламж үйлчилгээний чанар хүртээмжээр шинэ одоо дэвшлиг авчрах хэрэгтэй гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ совилгч нарынхаа энэ мэдлэг мэрэгжлийг дээшлүүлэх, ялангуяа олон улсад хүрэх чадвартай совилгч бэлтгэх чиглэлээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогын хүрээнд совилгын тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр нэг бүлэг орсон байгаа. Энэ бүлгийн хүрээнд бид нар олон
хөтөлбөрүүдийг олон одоо дэд хөтөлбөр төлөвлөгөөнүүдийг гаргаж ажиллаж байгаа.